Би өмнө нэг триллион төгрөгийн асуудал хэлээд тэрэн дээр нь хүмүүс нэлээд бухимдаад юу яриад байгаа хаана нэгэн тэр их мөнгө чинь гэж ярьсан та хүн санаж байгаа тий. Төсөв батлагдах болонд яг ингэж авилга явдаг. Төрийн эрхийг худалдаж авах ажиллагаа ингэж явдаг. Тэр нь бэлэн мөнгө тараана гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Ингэж төсвөөр ажлыг нь зоож ингэж л авилга явдаг. Энийг одоо маш олон жил бид нэр одоо сэтгүүлчээр ажиллаж, улс төрийн сэтгүүлчээр ажиллаж бид нар мэдчихэв. Засгийн газар гишүүдийг худалдаа авах ажиллагаа нь яваад тэрэн дээр нь Монгол Ардын намын бүлгийн гишүүд дургуутсаад эсэргүүцээд ийм байж болохгүйгээд ингээд эдний бүлэг одоо хуралдаж дуусахгүй шүү дээ. Бөө хэрүүл болж байна гэсэн үг шүү дээ. Засгийн газар үлдэхийн тулд гишүүдэд бахан амлалт өгсөн байна. За чи яах ямар вэ? Нөгөөдөл нь за энийг гэсэн. Тэрийг багтаасан. Ингээд төсвийн бодлого алдагдсан. Энэ дээр нь бусад гишүүдэн зэвүү зургуудсан хүрээд ингээд өнөөдөр сая хурал нь өглөө хойшилсан. Сая орё гэсэн орохгүй байна. Бүлэг нь уралдаад байна. Хулгай ярьж байна л гэсэн үг шүү дээ. Тэгээ би сая бүлгийн дэд дарга нь завсарлага авахар нь тэссэнгүү ус хэллээ л дээ. Төрийн ажлыг явуулмаар байна. Ингээд л ерөөсөө энэ хулгайгаа л яах уу гэдэг яриагаа л цагаас сунгаад ил цагаан л байна шүү дээ.